Яа, энэ удаагийн хичээлээр за маркетинг төлөвлөгөөг одоо ямар алхмуудаар хийдэг вэ гэдэг тухай үзнэ. За ер нь бол бизнес төлөвлөгөөний за маркетинг төлөвлөгөө бол 20% эзэлдэг боловч за бизнест бол нийт орлогын 80%-ийг одоо оруулдаг байгаа. Тийм учраас за ямар ч бизнес маркетингийнхаа төлөвлөгөөг хийх хэрэгтэй. За маркетинг төлөвлөгөө хийхэд за дараах 3 алхмаар болоод хийдэг. За нэгдүгээр алхам бол одоо зах зээлийн судалгаа байгаа. Ер нь 1 2 дугаар алхам. За тэгэхээр юугаа судлах вэ гэхээр зах зээл судлана, за мөн өрсөлдөгчийг судлана. Тэгэхээр аливаа бизнесийн фундам суурь бол эхлээд судалгаанаас эхэлнэ шүү дээ. Тэрнээс биш аливаа нэгэн одоо бизнесийн салбар руу орохдоо өөрөө гой санагдаж байгаа учраас ч гэдэг юм. Эсвэл хүнд хэрэгтэй байх гэж бодоод хийх юм бол тэр бизнес амжилтгүй болно. Тэгэхээр хин нэгнийг дагаж дуурайж юм уу эсвэл өөрөө бодоол за ашигтай юм чинь гэд хийж болохгүй байна. За хоёрдугаар нь бол зорилтод зах зээлээ сонгоно. За ерөнхийдөө би зах зээлийн өрсөлдөөнөө судалчлаа шүү дээ. Энийг би дараагийн тэр хэсэг дээр илүү тайлбарлана. За тэгэхээр одоо өрсөлдөгч хэрэг байгаа. За би өрсөлдөгчтэй харьцуулахад юугаараа давуу талтай, тэгээ юугаараа сул талтай гэдгийг мэдэж авсны дараагаар зорилтод зах зээл буюу би яг ямар хүмүүс зориулж бүтээгдэхүүн үйлчлэгээ хүргэх вэ гэдгийг тодорхойлно гэсэн. За ингээд зорилтод хэрэглэгч маань мөн л зах зээлийн судалгаанд орж байгаа шүү дээ. Ер нь хэдээс хэдэн насны хүмүүс байх юм, хаана амьдардаг хүмүүс байх юм. Тэд нар үнэхээр яг миний одоо үйлчлэгээ хүсэж байгаа юм уу те? Ямар үнээр одоо тэднэрт борлуулах болох вэ ч гэдэг юм уу. Энэ болгоныг судална гэсэн. За ингээд ерөнхий зах зээлээ өрсөлдөөнөө зорилтод зах зээлээ судалсан бол дараа нь нөгөө маркетингийн стратеги босруулна. За стратеги гэхээр тийм ээ одоо би нэг дайн тулаанд орох гэдэг шүү дээ. Зөвлөх юм бол тийм стратеги гэдэг чинь дайн тулаанаас хавуулаад өрсөлдөгч талаа тийм ээ одоо хязгаарлалт нөөцөөр яаж одоо эзлэх вэ гэдэг энэ арга ухааны үеэслэн стратеги гэдэг зүйл үүссэн шүү дээ. Тийм ээ ялангуяа манай Монголд бол Чингис хаан маш их стратегч байсан. Одоо тухайн үед бол одоо 700 мянган хүн амтай гэсэн мөртлөө дэлхийн талыг эзэлсэн тийм ээ. Тэгэхээр энд бол яалтчгүй стратегийн ухаан бол байгаа. Тэгэхээр бид нар мэдэнтэй одоо гадны орнуудад одоо дайтахын тулд одоо нэг олон юм шиг харагддаг. Эсвэл зүгтж байгаа юм шиг дүр үзүүлж байгаа буцаад дайрдаг ч байдаг юм уу. Янз янзын одоо юу хуурамч юм шиг те одоо залмигч юм шиг те ийм одоо зүйлийг бол бид нар өвд эцэс ахуулаад хэрэгжилж иржээ. За тэгэх юм бол бизнес ч гэсэн адилхан бид нар жижиг дунд бизнес ялангуяа одоо бид нар тийм их том компани шиг нөөц байхгүй те хүний нөөц байхгүй санхүүгийн нөөц байхгүй бид нар хүний хувьд ч гэсэн одоо хөвчлэн бүх зүйлийг бол ганцаараа хийх болдог. Тийм учраас бид нар одоо энэ зах зээлээ судалж агаад стратеги сайн гаргах хэрэгтэй. За стратеги гэдэг маань одоо маркетинг болон нөгөө борлуулалтаа төлөвлөнө гэсэн. За тэгэхээр маркетингийн тэгэхээр янз бүрийн стратеги зорилтууд байдаг байх юм те. Тэгэхээр бид нар одоо эднээс одоо алийг нь яг баримтлах вэ гэдгийг сонгох хэрэгтэй. За максимум хэрэглээ гэж юм те. За хэрэглэгчийн максимум сэтгэл хангалуун байдал, максимум амьдралын чанар, максимум сонголт. За ямар ч байсан одоо миний үзүүлж байгаа үйлчлэлтэй тийм ээ. За хэрэглэгчдийн нийтлэг авдаг зүйл юм уу эсвэл онцгой бүтээгдэхүүн юм уу? Эсвэл одоо зүгээр л хэсэг бүлэг хүмүүс хэрэглэдэг бүтээгдэхүүн юм уу ч гэдэг юм. Энэ зүйлээ эхлээд тодорхойлох хэрэгтэй гэсэн. За жишээ нь бизнес төлөвлөгөө сургалт гэх юм бол жирийн хөдөө мал малдагч байдаг юм уу эсвэл жирийн ажилладаг хүмүүсийн хувьд сонирхгүй шүү дээ. Нэг яг бизнес хийдэг, за жижиг дунд үйлдвэр хийдэг, за яалтчгүй бизнесээ цаашаа эхлэх гэж байгаа, өргөжүүлэх гэж байгаа энэ хүмүүсийн хувьд бизнес төлөвлөгөөг сонирхно. Тэрнээс одоо сонирхогч биш хүмүүстээр би мянга гоё яриад тэд нарт миний гоё бүтээгдэхүүн байна шүү. Эсвэл хэн нэгэн суугаад энэ үр дүн хүрсэн шүү гэж бодох юм бол зөвөр л чихнэ хажуугаар өнгөрнө гэсэн. Тэр учраас яг танай бүтээгдэхүүн яг хүн болгоны нийтлэг бүтээгдэхүүн үү эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн хэрэглэдэг бүтээгдэхүүн үү гэдгийг харах хэрэгтэй. За тэгээд маркетингийн стратеги боловсруулахад за бүтээгдэхүүн нэр төрөл бүтээгдэхүүний ялгарлал за өрмөц онцлог багш. За гэж. За би хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээл дээр борлуулах юм.
Би нэг сургалт хийгээд байна. Гэтэл надад одоо нэг бүтээгдэхүүнийг тэ хүн авчлаа. Дараагийн удаа дахиад юмд сууя гэсэн чинь байхгүй л яах юм тэ. Эсвэл тэрэнд суугаад дараагийнхаа үе шатанд дахиад өргөжүүлэх гэвэл яах юм. Тийм учраас энэ бүтээгдэхүүнийхээ одоо өвөрмөц тэ ялгаа тэ нэр төрлийг бас сонгох хэрэгтэй гэсэн. За үнийн хувьд бас өндрөө бас бага үнэтэй юу гэдгийг бас харах хэрэгтэй. За би үнээр зах зээл дээр өрсөлдсөн шүү дээ тийм ээ. Гэтэл би үнээр өрсөлдөх юм уу эсвэл чанараар юм уу гэдгийг бас тодорхойлох юм гэсэн. За жишээ нь зөвхөн бизнес үлгэн дээр ярихад бол зарим хүмүүс одоо ялангуяа зөвлөхүүчний компанид бол сургалт за төслийг бол бараг 2 сарын төсөл бараг 20 30 40 сая маяг гэж маш үнэтэй хийдэг. Тэгэхээр энэ бол үнийн хувьд зөвхөн том компаниудад одоо чиглэсэн байх нь шүү дээ. За эдгээр бол жижиг компаниудыг тэр бол авахгүй. Ахуй хүнийг бол бараг авахгүй. Тэгээ ер нь бол төлбөрийн чадвартай. Тэгээд тэр зөвлөгөө юм хэрэгжүүлэх тийм хүмүүс төлөвлөж. За зарим хүмүүс бол дөнгөж оюутнууд тийм ээ. За юу ч хамаагүй хийчих. За хэд ч хамаагүй хийчих гэдэг юм. Тэгэхээр ер нь нэг зах зээл дээр нэг бүтээгдэхүүнээр одоо үйлчлэгээ үзүүлж байгаа боловч үнийн хувьд бас чанараасаа хамаарат нэг бол үнэтэй нэг бол бага байдаг байна. За тэгэл ялгаа авахгүй маркетинг дээр бидний яриад бүтээгдэхүүн үн байршил төвчлөлтийг ярьж байгаа тийм байршуулах хаана бүтээгдэхүүнээ борлуулах ганцхан одоо Facebook гэж хараад байдаг тийм одоо ялангуяа онлайн дээр бол ихэнх бизнесүүд Facebook-оос хамааралтай болж шүү дээ. Гэтэл нэг өдөр хэрвээ Facebook хагдсан бол яах юм? Facebook хагдчих. Тэгэхээр хэрэглэгчгүй болох юм уу яах юм тийм. Тэр хуурлын сувгуудыг сайн тодорхойлох хэрэгтэй. За тэгээ идэвхжүүлэлттэй стратеги буюу зар сурталчилгаа хийж байна. Ахны. За тэгээ бүтээгдэхүүн тухайн хэрэглэгчийн хэрэгцээг хангахын тулд бас ямар шинжтэй вэ гэдгийг тодорхойлох. Бүх хүн зориулагдсан уу? Эсвэл тусгай сегмент зориулагдсан тусгай бүтээгдэхүүн. За магадгүй талах гэх юм бол одоо айл олон талах авч байгаа тийм талах идтгүү айл гэж байхгүй. Гэтэл одоо тодорхой сургалт бол бүх айл бүх хүн хэрэглэхгүй шүү дээ. Тусгай сегменттэй хэрэглэж хэрэглэнэ. За энийг би бүтээгдэхүүн шинжийг тодорхойлох хэрэгтэй гэсэн. Тэгвэл баахан дэмий зар сурталчилгаа явуулчаад хүн тоохгүй байна. Ер нь өстэй класста гадуур муу байна гэдэг ингээд бодоод ажиллах байх нь шүү дээ. Тэгэхээр хэрэглэгчийн хэрэгцээг хангахын тулд ямар шинжүүдтэй байна вэ гэдгийг харах гэсэн. За одоо үнэн дээр бол үн бүрдүүлэхэд бас стратеги бодох хэрэгтэй. За өрөм хамах стратеги, за нэвтрэх стратеги. За өрөм хамах, нэвтрэх хоёр бол хоёулаа ялгаатай байна. За жишээ нь миний хувьд бол за манай хувьд болвол за нэвтрэх стратегийг илүү баримталж байгаа гэсэн. За ер нь бол бага үн тогтоогоод за явандаа ингээд үн өсөх байдал. Зарим компанид шууд өндөр үнээр тогтоочдөг. Тэрийг нь бол зөвхөн одоо өрөм хамах буюу одоо тийм нөгөө өндөр орлоготой хүмүүс зөвхөн тэр бүтээгдэхүүнийг авдаг гэсэн. Тэгэхээр би яг алин дээр нь ажиллах вэ гэдгийг бас бодох. Бас зарим тохиолдолд бид нэр яг жижиг үйлдвэрийн төсөл зарлцсан, JICA зарлцсан тэр үед бол өрөм хамах стратегиэр бас зарим бүтээгдэхүүн явдаг гэж ойлгож болно. Ер нь бол аль болохоор том компаниудыг цөөн хугацаанд одоо өндөр үнээр бичих ийм стратегтэй байдаг. Тэгэхээр ер нь бол шууд бид нар одоо том төсөл дээр тийм ээ одоо хямд үнээр одоо олон төсөл хийхээсээ илүү одоо энэ өндөр үнээр цөөхөн төсөл хийх. Яг төсөл хийх дээр бол тэгж ажилладаг гэсэн. Сургалтын дээр бол тэр болгон яг онлайн дээр маш үнэтэй сургалт явахд бас амаргүй. Тэгэхээр ер нь аль болохоор нэвтрэх ийм байр суурьтай. Тэгэхээр та хэд маань одоо энэ сургалтанд өөрийнхөө байр суурийг гэсэн бас бодох хэрэгтэй. Би одоо нэвтрэхээр явах уу, өрөм хамахаар явах уу? Анхнаасаа би өрөм хамахаар явчих юм бол яг тэр үннийг ямар зорилттой хэрэглэгчд бас санал болгох уу гэдгийг одоо харах хэрэгтэй. Тэгэхээр сургалтч байна уу? Одоо бараа бүтээгдэхүүн ч байна. Ер нь бол нэг онцгой бүтээгдэхүүн биш бол үнээр бас ялгарч болж чадахгүй. Хэрвээ та нэмэлт үн цэнийг санал болгоод нэмэлт үйлчлэгээ бий болгох юм бол өрөм хамах стратегийг баримтжуулна гэсэн. За жишээ нь
ийм байдаг. За энэ дээр бол эцсийн хэрэглэгчид эзлэх хувь бол 33% байдаг. За энэ бол нийтлэг судалгаа байгаа. За оюутал бол одоо 50%, за спорт хэрэглэл 35-аас 50%, за машин бол 10-аас 16%, за гар утас бол өмнө 50% байсан, одоо бол 10% орчим. За тэгээд завсрын зурчид бол 25-аас 30% эзэлдэг. За бөөний худалдаач за энэ дээр 9%, хүнсний бүтээгдэхүүн дээр 5%. За үйлдвэрлэгчдийн хувьд бол ялангуяа энэ үйлдвэрлэгч нар 60 орчим хувь тийм ээ. Компьютерууд за Apple-с өмнө 50% байсан, одоо бол 10% орчим. За гэх мэтээр одоо мэргэжлийн худалдаа хийдэг хүмүүс үнэн бүртгэлтэй болно гэж хийдэг байна. За ер нь бол яг ямар борлуулалтын суугаар та бүтээгдэхүүнээ борлуулах вэ гэвэл энэ дараах аргууд бол байгаа. За энд жижиглэнгийн худалдаа хийж болно. За зөвхөн бараагаа өөрөө борлуулдаг те лангуун дээрээсээ өөрөө байж иж бараа. За эсвэл бөөний худалдаа. За маш их хэмжээний барааг зөвхөн дэлгүүрүүд зардаг те нэг нэгээр нэг зардаггүй. За шууд худалдаа. Одоо шууд худалдааны бизнес буюу одоо нөгөө сүлжээний бизнесүүд нэлээд болцсон. Тэгээ шууд агуулгаас нь аваад хэрэглэгч рүү хүрдэг. Тэр бол заавал лангуу мангууд амжихгүй учраас одоо хүрдэг бас хямдхан тусч болно. За гадны агентууд. За энэ бол заавал агентуудаар дамжуулж ялангуяа үйлчлэх борлуулалт гэж байгаа шүү дээ. Тухайн байрыг хэд хэдэн агентууд борлуулдаг гэсэн. За мөн өөрийн борлуулалтын цэг дээр борлуулж болно. Тэгээ би кофе шоп гэдэг бол кофе шопоос яг тэндээсээ л худалдаа хийдэг. За франчайзинг. За сүүлийн үед бол манай Монгол франчайз бизнесүүд маш их болсон тийм. Тэгэхээр заавал нэг бүтээгдэхүүн гаргах гал эсвэл орчин тойрон яг ямар загвар дизайнтай засах уу гэж бодоод толгой бодоод байхгүй. Шууд франчайзингаар борлуул. За тэгээ өөрийн борлуулалтын агент байж болно. Интернетээр борлуулж байна. За тэгвэл эдгээрээс та аль сувгийг сонгож байгаа вэ гэдгийг бодож үзээрэй. За манай хувьд бол онлайн интернет худалдаа юм тийм ээ. Интернетээр борлуулдаг. За мөн одоо шууд хэрэглэгчдэд бас харилцаж борлуулдаг буюу одоо шууд худалдаа. За энэ үйлчлэгээний бизнес дээр бол тэгж харагдчихэв. За тэгэхээр энийгээ бид нар ер нь шийдчих юм бол энэ бизнесийн онцлог ямар вэ гэдэг стратеги баримтлах байна гэсэн. За идэвхжүүлэлтийг тэгвэл яаж хийх вэ? За одоо бид нар нөгөө яриад байгаа зар сурталчилгааг ярьж байна тийм ээ. За хуучин бол нэг сонин дээр зар өгөөл одоо шар сонин гэж их гардаг байсан тийм. Хүн болгоно сонин дээр зар өгж ажилладаг. За тэгвэл телевизээр зар сурталчилгаа явуулдаг. За эсвэл мэргэжлийн сэтгүүлтэй радио гэх мэт юм сонгодог уламжлалаар явуулдаг. Би санд оюутан байхад бид нар бол нэг интернет гэж байхгүй шүү дээ. Тэгээд тухайн үед шар сонин гэж байсан. Тэгээд шар сонин дээр бүх зарууд явждаг. Тэгээд шар сонин дээр одоо оюутан байхдаа хичээл заана гэж зар өгчдөг. Тэгэл тэр сонин дээр л зар өгчих юм бол хэрэглэж авчиж байгаа байхгүй. Тэгээд тэр дараа нь бол нөгөө урсдаг зарууд нэлээд ашиг бүтэлтэй болсон тийм ээ. Тэгэхээр урсдаг зар дээр бол гэж байгаа. Одоо бол баг интернет эсвэл чухал хүмүүс нэг сонин их уншихаа ийдсэн. За тэгээд урсдаг зар марч гэсэн харахаа ийдсэн. Тэгээд баг орон нутгийн эсвэл нөгөө Монгол телевизэд хүн хараад байдгүй шүү дээ. За мөн шууд маркетинг. За сонгосон хэрэглэгчид хамтдаа шууд мэйл захиа бичиж утсаар ярьж интернетээр холбогдож болно. За энэ бол хэрэглэгчтэй шууд харьцаж байгаа тийм ээ. За одоо бол нөгөө вебсайттай газрууд байна. Вебсайт чинь гол зорилго мэйл цуглуулах шээ. Нийгэмд одоо нэг өгүүлж өгчөөд одоо энэ сургалтанд бүртгүүлээрээ гэж өгчөөд тэгээд эсвэл өнгөө ном өгч гэдэг юм уу те. Тэгээд мэйлийг авчдаг. Тэгээд дараа нь мэйлээр нь захиа яриад байдаг. За энэ шууд утсаар ярьж болно. За энэ бол бас үр дүн те. Ялангуяа орон нутагт нэг хамтан цуглуулах сурал мурдахад бол нэг чинь бизнес хийж хүмүүс чинь интернетээр харахгүй. Тэгээ одоо сонин телевизэд бүр харахгүй. Тэгэхээр шууд утсаар залгаад одоо бүтээгдэхүүн санал болгож болно гэсэн. За олон нийтийн ажил. За энэ бол одоо танай бүтээгдэхүүн компани чинь эсвэл таны талаар та өөрөө болон сэтгүүлч бичсэн өгүүл сони хэлээр гаргаж болно. За энэ бол бас төрийн байгууллагын ажилтнууд ялангуяа сонин бол шууд тарагддаг тийм ээ. Тэгэхээр хэрвээ
одоо таны харилцагч чинь яг ийм одоо том үйлдвэрийн газар ажилладаг бол сонинд өгчл бүс үсэг нөгөө өдөржингөө байхдаа нөгөө сонингоо эргүүлж харна те орж байгаа гарч байгаа хүмүүс. Тэгэхээр сонин бол бас үр дүнтэй байж болно. За тэгээ үзэсгэлэн бол бас үр дүнтэй байдаг. Хүмүүс одоо цагаан сар наадам те гол үзэсгэлэнгээр нөгөө борлуулдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд хэрэглэгчтэй бичилж уулзж байгаа. Өөр ингээд айл хаалга тогшоод бараагаа сурчлаад ингээд явдаг болсоч байдаг. Яг одоо бол би шууд ингэж тогшин гэхээсээ илүү хаалганд наачдаг тийм ээ. Тэгэхээр хүн бол хараал чдаг байна. Бид нар нэг үзэсгэлэн хийдэг байхад нэг хутлын компани орж исэн. Тэр бүрэн хүүхдүүдийг хөлсөд яг үзэсгэлэнгийн үеэр одоо тэр орон нутгийн бүх айлууд одоо орон сууцны бүх айлууд нөгөө хутлынхаа сурчлагыг үзүүлсэн. Тэгээд маргааш нөгөө тэр лангуун дүүрээд бүх готлууд нь бүр шажигдал зарагдчихсэн. Тэгэхээр энэ бол нөгөө үр дүнтэй бас арга. Тэгэхээр хүн нөгөө яг өөрт нь хандаж ингэж хэлсэн юм бол дуртай. Энэ дээр бас нөгөө Христийнхэн бас айгүйх явж идэг. Надтай бол айгүйх тааралддаг шүү дээ. Ингээ Бурхны сүмээс явж гинөө та ингэ сонсох уу гэл. Дээр үл сонсдог ус. Одоо хүмүүсийн хандлагыг хараад хахад тэр нэг тэгж цаг заваа гаргаж одоо уулздаг хүмүүс хэцүүх юм биш. Гэхдээ бид нар ер нь энэ бичилж уулзч болж юм те үзэл бодолтойгоор ус явж байна гэсэн. За одоо та эндээс өөрийнхөө бүтээгдэхүүн ашигны маркетинг төлөвлөгөөг босруулж үзээрэй. Одоо өөрийн бүтээгдэхүүний тодорхой төслөө тийм ээ. За ер нь бол би яг хэдэн бүтээгдэхүүн гаргах уу? За үнээ яаж тогтоох уу? Яаж борлуулах уу? Яаж зар сурталчилгаа хийх үү? За хэрвээ сурталчилгаа хийх юм бол төсөв нь хэд байх юм те? Ингээд өөр төр бас босруулж үзээрэй. За үн тогтоох гэдэг бол ер нь одоо ч гэсэн миний хувьд бас тийм амар биш. Одоо энэ онлайн дээр маш их сургалтууд явагдаж байна. Тэгэхээр яг ижил төрлийн сургалтыг те одоо зарим нь бол яг бизнес хөдөлгөөний сургалтыг одоо 600 мянга гарч гэдэг юм. Сая төгрөгөөр явуулдаг. Зарим нь одоо 60 мянга, зарим нь одоо хэд ч гэдэг. Яг янз янзын үнэтэй болж байгаа. Тэгэхээр тухайн хүн өөрөө бас хэр маркетинг хийж байгаа гэдгээс бол хамаарч байгаа. Ялцчгүй сургалт бол бас төлбөртэй байхаас өөр арга байхгүй. Төлбөргүй сургалтууд бол байна л да. Гэхдээ бид нар нөгөө сууж байгаа хүний хувьд бол заавал нэг карманаас нь мөнгө гарч иж өөрөө их тэмдэглэж одоо тэрэндээ ач холбогдол өгдөг юм шиг санагдав. Бид нар нөгөө төслийн шуумаар нэг хэсэг аюу хөх тийм мөнгөө хоолтой сургалт их явуулдаг байсан. Тэгээд орцчт нь хараад хахад зарим нь одоо нөгөө хүчээр өнгөө юм шиг ингээд өнгөө ханддаг тохиолдол байдаг. Тэгэхээр манай Монголд одоо орон нутгуудад бол ялангуяа тийм зүйлийг хараад. Тэгэхээр үн бол бас чухал. Одоо хуваарь бизнес эрхэлж байгаа хүмүүс за дээрэс нь одоо том үйлдвэрийн газрууд байна тийм ээ. Тэгэхээр эдгээр ингээд үнэ тогтоогоод одоо жишээ авал одоо фитнес дээр ч байдаг юм уу. За эсвэл хуваарь юм ажилуулдаг хүмүүс байна тийм. Тэгэхээр том үйлдвэрийн газрууд одоо өөрийнхөө заал талбай хүний нөөцөөр зодоод одоо жишээ нь фитнес дээр ихтэй нэг фитнесийн багш өөрөө нэг том төхөөрөмж аваад амьдрах гэдэг шүү дээ. Гэтэл том үйлдвэр за манай сургалт нэг сарын 30 мянга гэх юм бол бусад нөгөө яг ижилхэн зах зээл дээр өрсөлдөж байгаа фитнес төвүүдийг туслах тийм аюултай байхгүй. Тэгэхээр хүн бол юуг сонгох вэ гэхээр эн чинь одоо үйлдвэрийн фитнест явчих тийм энд ч өсөө үүсэх болж. Тэгэхээр том төсөл хөтөлбөрүүд байна. Том одоо үйлдвэрийн газрууд байна. Бас жижиг бичиг бизнес хийж байгаа хүмүүсээ бас тийм энэ хаагаад. Одоо эмсээс 5 богд байна. Хаасан цагаан сараар ингээл ууц зараал. Тэгэхээр нөгөө гэртээ нэг ууцаа зараад хөөрхөн тэндээсээ цагаан сар юм а бэлтждэг байсан. Хувь жижигхэн бизнесүүд өрсөлдөд бизнес булаачиж байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө үн тогтооход тэднээс нөгөө асар их одоо олон тоогоор одоо ууц чанахч байдаг юм эсвэл олон тоогоор энэ зүйлийг хийж байгаа учраас үнэ их бага хийдэг. Тэгэхээр нөгөө яг хуваарь бизнес хийх гэж байгаа хүмүүсүүд бол яг зах зээл дээр шударгаар өсөлтөд бас амаргүй байдаг. Энэ сургалтын дээр ч гэсэн бас тийм зүйл байгаа шүү дээ. Одоо английн сургалт хийлээ. Гэтэл тэнд нэг олон улсын байгууллага ирээл Америк багштай өнгөө хийгээд нахаар нөгөө өөрөө англилээ зааж амьдрах гэж байгаа хүмүүсүүд үн тогтооход бас амаргүй болчихдог. Тэгэхээр ялцчгүй бид нэр үнэ тогтоохдоо танаа орон нутаг эсвэл танаа дүүрэгдэж байдаг юм. Яг ямар
одоо өрсөлдөгч байна. Тэд нар хэдээр тогтоож байна. Би яг ямар ялгаатай тогтоох вэ гэдэг бодох хэрэгтэй. Тэгээд бас яаж борлуулах вэ? Тэд нар яаж борлуулад байна? Би тэгвэл арай ялгаатай байдлаар яаж борлуулах вэ? Энэ бол чухал байна. За энэ нөгөө ялгарл байгаа. Би нөгөө ялгарл гэж хэлээд байгаа шүү дээ. Ялгарл. За яаж ялгах вэ? Бүтээгдэхүүн. За бүтээгдэхүүний хувьд, үйлчилгээний хувьд тийм ээ. За ажилтнуудын хувьд, хуваарлын хувьд, таних тэмдгийн хувьд яаж ялгаруулах вэ? За жишээ нь бүтээгдэхүүний хувьд бүрдүүлэх хэсгүүд гэж байна тийм ээ. За би зөвхөн сургалт заагаад орчих юм уу? Эсвэл өөр зүйл байх юм. Эсвэл би өсчин хийгээд орчих юм уу? Тэгээ өөр нэмэлт юм байх юм уу? Яг бусдаас яг юугаараа ялгаатай гэдэг ялгамжаа сайн гаргаж. Та өсчин ижил тань дээр хүн хүлээж аваад хүсэж зөвчөд явуучвал нэг ялгаа авахгүй шүү дээ. Гэтэл та нэмэлт орж ирсэн кофе хийж өгөөд тэгээ одоо хүлээх хугацаанд нь сонь сэтгүүл тавиад за тэгээд яг өөрчлөгөө үзүүлэхэд бүх юм шин тийм ээ. Тэгээд бүр нөгөө хүнийг наривчилж хараад ингээд загвар дизайныг нь тодорхойлоод ч гэх юм. Ингээд хийх юм бол та ижил төрлийн өсчдөөс ялгарч ирэх юм. Тэгэхээр энэ нөгөө ялгамж гэдэг зүйл чинь таны бүтээгдэхүүн дээр гарч ирж байгаа. Одоо үйлчлэгэн дээр сайн хэлж шүү дээ. Нэмэлт үйлчлэгээ байна. Сургах байна тийм. Мэдээлэл өгөөд сургаад тэгжиж бүтээгдэхүүн бас борлуулдаг. За энэ байдал бол чухал байна. За бүтээгдэхүүн дээр тийм. За тохиргоо хийж гэнэ үү, хадгалж гэнэ үү, найдвартай байдал хэрэг байх вэ? Засвар үйлчлэг хийдэг үү, бүтээгдэхүүн уг хэлбэр хийдэг үү? За ажилтнуудын хувьд бол мөн л адилхан. Та орж ирлээ, таныг яг хүндэтгэж харьцаж гэнэ үү, хэр ихтгэл төрүүлж гэнэ, хэр найдвартай байна тийм ээ. Ухаалаг байдлаар яг зөвлөгөө өгж гэнэ үү? Харилцаа хэрэг байна. Энэ бол чухал. Та ингээд чинь худалдаан дээр бодъё л да баахан гоё тоног төхөөрөмж авцсан, гоё бараа авцсан тийм. Гэтэл яг үйлчлэгээний ажилтан дээр очиод гацаад яж болно тийм. Нөгөө хүн чинь орж ирсэн үйлчлэгчтэй хэд яг хийдэг. Эсвэл бүтээгдэхүүнээ тайлбарладаг. Ингээд ирэхээр нөгөө хүн хүндэтгэж харьцахгүй, юма тайлбарлахгүй ч гэдэг юм энэ цэвэр харилцаанаас хамаарч бизнесүүд бас буцдаг байна. За тэгээ хуваарлалтын сувгч бол тэгээ ер нь бол борлуулах ямар замаар борлуулах юм. За тэгээ таныг бас юугаар таних нь гэдэг чинь чухал. Одоо өчнөө хүмүүс нэгэн дээр сошиал дээр ажиллаж байна. Өчнөө л худалдаа хийж байна. Тэгэхдээ таныг яг юугаар таних юм? Нэрээр таних юм уу? Эсвэл логогоор ч таних юм уу? Тэ одоо юугаар таних юм? Тэгэхээр нөгөө улс төрчлийг бид нар мэдэн шүү дээ. Улс төрч чинь одоо сайн хөвгөн Ганбаатар гэл. Тэгэл одоо нөгөө хинч байдгийг тийм. За нэрээ зургатаа тавьчих. Тэгэхээр ерөөсө хаана очсон ч гэсэн нэр зураг хороо хүний тархин байршуулах гэдэг байхгүй юу? Таних зэмдэг. Чи сонгуул өглөө за энэ хүн ийм овог нэртэй ийм царайтай шүү. Тэгэхээр бид нар бол таньдаг хүнээ л бөглөдөг тийм. Ер нь бол танихгүй их тааралдж байгаа хүмүүсээ бөглөдөггүй. Тэгэхээр үүнтэй адилхан яг таны бизнесээс юураа таних мэдхтэй байх юм. За зарим бизнесүүд танилцтыг хийхин тулд бас ивент тэтгэлэг хийдэг. Том үйл ажиллагаанууд ивент тэтгдэг. За хэвлэл мэдээллээр бас одоо зөвлөмж маягийн өгдөг ч юм. Иймэрхүү байдлаар ажилладаг байна. За энэ дэр хүний нөөц хэсгийг бас давхар ярьчих. Ер нь бол за бизнес төлөвлөгөөн дээрээ за бид нарын маркетингийнхаа хэсгийг бичгээс гадна за хүний нөөцөөс бичиж байгаа шүү дээ тийм ээ. Яаж зохион байгуулагдсан. За яг одоогор яг хэдэн ажилтнтай байхын 3-5 жилийн дараа яг хэдэн ажилтнтай байх. За энэ дээр бол захиргаан дээр, үйлдвэр дээр, борлуулалт дээр хэд байх юм. За дахиад яг энэ хэсэг дээр хэдэн хүн нэмэгдэх вэ гэдгийг бас төлөвлөгөөн дээр оруулж өгнө. За жишээ нь тийм ээ. Тэгэхээр боловсролын түвшин ямар байх юм? Ажилтны тоо ямар байх? За бизнес төлөвлөгөөн дээр бас заавал энэ ажлын байрны тодорхойлолтос оруулж өгөх зүгээр. Тухайн ажилтан ямар албан үүрэгтэй, албан тушаалтай ажиллах юм. За хариуцах ажил нь юу байх юм? За хэн дээд албан тушаалтай, хэн орлох юм? Тухайн албан тушаалын зорилго болон үүрэг нь юу вэ гэдэг. Тэгэхээр тухайн одоо хүнтэйг ажилд ороход нь хөдөлмөрийн гэрээ байхгүй, ажлын байрны тодорхойлолт байхгүй тийм яг юу хийх үү гэдгийг мэдэхгүй тийм ингэж дурдж өгөхгүй бол ажилд орсон хүн чинь төрчдөг тийм би одоо менежерээр орсон юм уу эсвэл одоо кассаар орсон юм уу эсвэл цэвэрлэгчээр орсон юм гэдгийг мэддэг. Тэгэхээр
та яг энэ албан тушаал дээр өдөр тутам энэ зүйлийг хийн шүү гэдгийг зааж өгөх. Одоо сүүлийн зарим айхтар охтууд бол тэгж хэлдэг шүү дээ. Би тийм одоо энэ жижиг байгууллага бол бүх юм л хийж байгаа. Гэтэл би чи менежерээр орсон. Би яхаараа одоо энэ кассын ажлыг хийдэг юм. Би яхаараа цэвэрлэгээ хийх ёстой гэдэг юм. Миний ажил бол биш. Манай тэр надтай бас яг тийм тохиолдол гарч ирсэн. Нэг охин манайх менежер гэдээ авсан. Тэгээд үүрэгтэй ажил нь бол бид нар нөгөө тухайн үед чи аягүй жижиг байгууллага байсан учраас ээлжид цэвэрлэгээ хийдэг байсан. Тэнгүүд тэр охин өстө хөдлөхгүй дээ. Би бол цэвэрлэгч биш гэх. Тэгээ би ч одоо олон жил ажилласан мөртлөө хилээд ч ерөөсө хөтлөхгүй. Би хизээч яста их дээд сургууль төгссөний хэрэг юу илээ. Би яста хизээч цэвэрлэгээ хийхгүй. Тэгээ бусд нь ингээд хувааж цэвэрлэдэг гэсэн. Тэгээд одоо нөгөө жижиг одоо аяг хуваах ч гэдэг юм уу ойр зургийн юм бас хэвдүүлээ хийн шүү дээ. Одоо гараад нэг тийм цуглуулах гэхээр ерөөсө хөдөлтгүй. Би ямар одоо ачигч зөвх ч юм уу. Би одоо цэвэрлэгч юм уу. Би зөвхөн энэ ажлыг хийх гэж ирсэн. Би өстө бусдыг хийхгүй. Хэв тийм биз. Тэгэхээр хэрвээ одоо тэр тохиолдол гарах юм бол тийм татгаас нь өмнө энийг ч гэсэн бас давхар ачаалттай бүгдөө хийх шүү гэдэг дарга бас ойлгох. Бол нөгөө хамт хийж байгаа нэг багтаа айгуу сүрэн гэдэг. Яа тэгээ танай байгууллагын систем бас чухал систем буюу зохион байгуулалт тийм ээ. Танай байгууллагын систем хэрхэн зохион байгуулагдсан бэ? Тухайн бизнесийн систем ямар үйл ажиллагааг танай байгууллага бодтоор хэрэгжүүлж байгаа вэ? Үндсэн чиглэж юу? За байгууллага ямар функцүүдээс танай байгууллага тогтдог юм? Үнэт зүйл чинь юу юм? За та нар өөрөө юу хийдэг, юу худалдаа авдаг, ямар түншүүдтэй, танай түншүүдийн хүртэх давуу тал юу вэ? За байгууллагыг бол юу нь авч явдаг гэхээр систем л авч явдаг. Олон жил болсон мөртлөө систем тогтоогүй байгууллагууд бол ороод аяг анх ажиллаж байгаа юм шиг. Тэр систем гэдэг нь юу вэ гэхээр явж одоо таны нөгөө хилээд байгаа байнгын өглөөд байгаа зүйлээ цаасан дээр л болох хэрэгтэй. Хүн ажилд орлоо. Сая хэллээ шүү дээ. Хүн ажилд ороод гомдлоод ахаар хөдөлмөрийн гэрээ байгуулаад энийг та хийх ёстой гэж заагаад өгчих юм бол тэр хүн чинь машинахгүй. За тэгээд байж идэл ажлаасаа хоцроод авах юм бол хэрвээ ажлаа цагтаа хийхгүй байх юм бол дотоод журмд нэг явах чинь тийм өглөө хэдэн цагт ирэх ёстой хоцруултыг нь өдөр одоо ажлаа тэгж тайлгнах ёстой 7 хоногт хийх ёстой. Ерөнхийдөө нэмэлт дотоод журам бүх хүн мөртгөөр гаргаад өгч байна. За тэгжэл хүн гинт ажлаасаа халаг юу ачдаг тийм тасалчдаг. Тэрийг нь бас хариуцлагын гэр бас заадаг. Хэрвээ одоо ажилдаа ирэхгүй бол нэг өдрийн өмнө хэнийг нэг өөрийнхөө өмнө таних ёстой. Хэрвээ гарахаар бол одоо ядаж 14 хоногийн өмнө хэлэх ёстой ч гэдэг юм. Тэгвэл бид нар одоо хүнээ бэлтнэ ч гэдэг юм. Ингээд иймэрхүү зүйлүүдэд дуртахгүй бол нөгөө эзэн өөрөө гомдод байдаг. Нөгөө би тэг хүн ажилд авах ёстой хэцүү юм өстэй. Ямар ч үстэй сүүлийн залуучууд өстэй хэцүү авчиж үг сонсохгүй байна. Хилэнгүүт чинь уурлаад гараа авчдаг. Эсвэл тэг хаяад тэг цалингийн өвөнгөт алга болчихдог ч гэдэг юм. Ингээд нөгөө машинууд. Тэгэхээр энэ хэлж байгаа зүйлээ цаасан дээр буулгаж системийг л бүтээхгүй бол энэ зүйл чинь 5 жил, 10 жил, 20 жил болсон ч гэсэн дутагцаар байна. За тэгээд энэ зохион байгуулалтын бүтцээ гаргана. За бүтц тэг ямар захирлын доор тэг захиргааны ажилтнууд байх юм уу? Захиргааны ажилтны доор нэгтлэн хүний нөөц чинь байх юм уу? Тэг тэрнгийн хувьд бусад ажилтнууд чинь байх юм уу? Яг жижиг байгууллагууд дээр бол захиргаан дээр яг нөгөө хүний нөөц, маркетинг, санхүүгийн албал бол аль болбоор байдаггүй те зарим тохиолдолд нэгтлэн зарим тохиолдолд нөгөө менежер, маркетинг хамгийн хайчдаг, нарийн бичиг хийдэг. Тэгэхээр яг одоо бүгднгийн та хийж магадгүй. Гэхдээ явандаа бол бизнес чинь томроод ирэхээр бүт зүрх чинь бас хуваагдчих гэлээ. За тэгээд дараагийн зүйл бол энэ эдийн засгийн тооцоо байгаа. За нэг би хичээл болгон дээр маш олон янзаар хэлж байгаа шүү. Тэгэхээр хичээл болгон дээр бас бизнесийн төлөвлөгөөнд одоо яаж хийх вэ гэж харах хэрэгтэй. За санхүүгийн шинжилгээ. Санхүүгийн хувьд бол танай бизнес хэр ашигтай эсэхийг бол тодорхойлдог. За санхүүгийн шинжилгээ гэхэд бол таны бүтээгдэхүүний орлого, зардал. За тэгээ орлогын хуваарлт, зардлын хуваарлт нь маш чухал. За тэгээ энэ дээрээс бид нар санхүүгөө төлөвлөж ер нь бол
эхний 5 жил байлаа гэж бодоход хэдэн төгрөгийн орлого зардалтай байх юм, мөнгө эрхлэлт нь ямар байх юм, бодлуулалтаа би яаж хамгаалсан, урлагийн цэг нь яг юу байх юм ч гэдэг. За тэгээд санхүүгийн төлөвлөгөөн дээр бол хамгийн их задардаг зардал хэсэг байна. За орлого бол цөөхөн байж болно гэнэ. Гэтэл зарлага бол маш олон төрөл байна. Тэгэхээр энэ зарлалыг одоо бүгднгийн бичих хэрэгтэй. За тэгээд энэ зардал дээр ер нь бол шууд бус зардлыг англиад бичвэл бас сайн. Одоо шууд бус гэдэг нь шууд зардалд ороогүй зардал шүү, шууд зардал шүү дээ. Үүний шууд материал, шууд хөдөлмөр, үйлдвэрийн нэмэгдэл зардлууд бол шууд зардал болж байгаа. За энийг бол бид нэр дэлгэрүүлж бас үзсэн. За мөн зардлаа бид нар хувьсах болон тогтмол гэж бас ангилж байна. За ер нь бизнес төлөвлөгөө хийхэд бол зардлаа ингээд ангилчгүй зүгээр. Зарим ялангуяа түүхийн эдийн зардал хувьсах зардал байгаа шүү дээ. Сар болгон би нэг хэдийн хэмжээний түүхийд авах гэсэн юм байхгүй. Энэ чинь үйлдвэрлэлийн хэмжээтэй хамааралтайгаар түүхийн эдийн зардал үүрэх. Тэгэхээр энэ цалингийн зардал бол тогтмол байгаа. За түрээс тогтмол байна тийм. Интернетийн төлбөр тогтмол байна. Даатгал одоо үйл хөдлөлийн даатгалч гэдэг нь эдгээр бол тогтмол байна. Зарим хагас хувьсах буюу одоо цахилгаан чинь хэрэг зэрэг би үйлдвэр явуулсан гэдээс хамаарат их гарна. За мөн халаалт тийм ээ дулаан чинь одоо үйл их гарна. За мөн утас за их хэрэглээл ах юм бол утас чинь бас хагас хувьсах байдлаар бас гарч болно. Тэгэхээр бид нар зардлуудаа ангилчих юм бол ерөнхий хам тоогоо авахд бас амралт. За тэгээд зардлуудыг тойм байдлаар ингэж ангилж болно. Хөрөнгө оруулалтын болон үйлдвэрлэлийн зардал. За тэгээд хөрөнгө оруулалт нь бол анх би хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалтыг бизнест хийсэн. За үйлдвэрлэлт дээр бас ямар зардлууд гарах вэ гэдгийг томьёолно гэсэн. За тэгээд хөрөнгө оруулалтын зардал дээр тэгээд танууд хөрөмж түүхийд хүний нөөц гэх мэт зардал гарч байгаа. За тэгээд төлөвлөлт. За энэ бол үйлдвэр эхлэхээс өмнө бас гардаг зардлууд байна. Ялангуяа стартап бизнесүүдийн хувьд бол төслийн санаа гаргана, маркетингаа хийн, ажилтнаа сургана. Тэгэл үйлдвэр эхлэхээс өмнө надаас нэг зардал гардаг шүү дээ. Тэгжиж дараа нь би орлого. Тэрнээс биш орлого олчоод зардал гаргана гэх хэзээ ч тийм байхгүй. Тэгэхээр заавал зардал гарна. За тэгээ байрны зардал. За хэрэг барилга барьж байгаа бол барилга дуустал танаас зардал гарна. За тэгээд тоног хөрөмжийн зардал бас гарч ирж байна. За тэгээд үйл ажиллагааны зардлууд байна. Тэгэхээр нийт хөрөнгө оруулалтын зардал гарч байгаа. За ажилтны цалин, за илэгдэл, даатгал, за ингэж орлого ороод, за ингээд бид нар бэлэн үнийхээ урсгалыг хийнэ гэсэн. За энэ хугарлын цэгийг бол бас тооцоолох хэрэгтэй. Ер нь ашигчгүй, алдагдalchгүй байх энэ цэгийг хугарлын цэг гэж нэрлэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энийг одоо тогтмол ямар зардал байна, хувьс ямар зардал байна. За дээрэс нь одоо би хичнээн төрний орлого олох уу, ямар зардал гарах уу гэдгийг хамаарч иж нөгөө орлого гэсэн. Яг энгийгээр хэлэх юм бол энийг заримныхаа айгүй хүн дээр тусах хэрэггүй л да. Яг ямар зардал тань тогтмол гардаг. Үйлчлэгэн дээр бол амархан тийм. За түрээс байна. Цалин байна. Сар болгон гардаг түүхийн эдийн зардал байна. За тэгэхээр би хэдэн удаа үйлчлэгээ үзүүлжиж одоо энэ хугарлын цэг дээр очих уу. За хугарлын цэг буюу би одоо хугарлын цэгээс давж иж ашигтай ажиллана шүү дээ. Тэгэхээр хугарлын цэг дээр очиход тэрнээс доош үйл ажиллагаа болохоор бараг үйл ажиллагаа явуулаад нэмэргүй гэсэн. Тэгэхээр би ашиг алдагдлын цэгээ мэдчих юм бол одоо тэрийг байнга хийнэ гэсэн. Манай нэг лангуу түрээсэлжсэн нэг ихч байсан. Нэлээд настайгч. Тэр болохоор түрээсэндээ нэг сар болгон 600 мянга төгрөг өгдөг. Өөрөө сарын нэг тэр чинь юу чинь баг 30 хоног шахуу сууж байгаа шүү дээ. Ажлын хамгаалтын өдөр 15-30 л амардаг. Гань 2 өдөр л амардаг. 28 хоног гэж байна. Тэгэхээр ихчүүд бол яг зөвхөн 600 мянга 30 хоногтой хуваацсан. За тэгээ сар болгон 20 өдөр болго 25 мянга гэж байна. За тэгээд орлого орж ирлээ ерөөсө тогтолцсон ба. Би ерөөсө энэ 25 мянгыг бол ингээд юунда түрээсэндээ өгнө. Энд бол өгөхгүй. За тэгэл түрээсэндээ хатгалцдаг. Тэгэл нөгөө сарын эцэс болоход өөрөөс нь ачаал байхгүй гоо түрээсээ хичиж шүү дээ тийм ээ.
За иймэрхүү байдлаар явдаг байна. За хугарлын цэгийн томьёо бол энэ байгаа. За энэ томьёон дээр тогтмол зардлаа оруулаад за хичнээн ширхгийг зарах хэрэгтэй гэдгийг гоцхно гэж бодох нь шүү. Нийт тогтмол зардал. За сая хэлсэн те одоо түрээсийн зардал хэдийн, цалин хэдийн одоо би үйл ажиллагаа явуулсан ч явуулаагүй ч гардаг зардлуудыг тогтмол зардал гэж байна. Тэгэхээр түрүү нөгөө бид тогтмол зардлыг ангилсан шүү дээ те. Түрээсийн зардал байна, цалингийн зардал, интернетийн зардал одоо даатгалын зардалч гэдэг юм. Нөгөө гардаг тогтмол зардлуудаа одоод за нөгөө борлуулах үнэ бас бодох нь тийм борлуулах үнэ. За би хэдэн төгрөгөөр нэг бүтээгдэхүүнээ борлуулдаг. За бодъё л да. Би нэг бүтээгдэхүүнийг 100 мянгаар борлуулдаг гэж бод. Тэгэх юм бол нэгжийнхээ хувьсах зардлаа бод. Яг 100 мянган төгрөг борлуулахад одоо нэг бүтээгдэхүүн дээр гарах нэгжийн хувьсах зардал хэвтэй. Түрүү нөгөө хувьсах зардлаа бид нар тодорхойлсон шүү дээ. За өмнөөсөө бид нар нөгөө түүхийдээ хасна. За тэгээд нөгөө цахилгаан дулаан хасчихна. Тэнгүүд борлуулалтын үнэ гараад ирж байгаа. Цэвэр өөрийнх нь үнэ гэсэн үг шүү дээ. За жишээ нь би 100 мянгаар нэг бараа борлуулдаг. За бай гэж үү. Энэ нэг юм бараа. За тэгээд энэ барааг би цаанаасаа би хэдээр авах 50 мянгаар авдаг. За нөгөө цахилгаан дулаан буюу үйл ажиллагаанд зарлж байгаа 60 мянга болчихлоо тийм. Тэгэхээр борлуулалтын үнээс нэгжийн хувьсах зардал хасаж 40 мянга болчихж байгаа. Тэгэхээр тогтмол над дээрээс за түрээсэнд би нэг сая төгрөг өгдөг тийм ээ. За нөгөө интернет ойр зургийн зардал хөр сая 500 мянга өгдөг байж байна. Сая 600 мянга. Тэгэх юм бол сая 600 мянгаа нөгөө 40 мянгатаа хуваахаар чинь надад нэг хэдэн ширхэг бараа гэсэн үг. За одоо сая 600 мянгаыг би нөгөө 100 мянгатаа хуваахгүй байх нь шүү дээ. Нэгжийнхээ хувьсах зардал бодох гэсэн. Тэгэхээр надаас бол сар болгон тухайн барааг зархад энэ тогтмол зардал гардаг болов би 40 ширхэг бараа зарж иж миний ашиг алдагдлыг тэнцэхнэ гэж ойлгох. Тэгэхээр тухайн хэмжээний хувьд бол би 40 ширхэг бараанаас илүү зарж иж надад ашиг олдох гэсэн шүү. Тэрнээс доош зарах юм бол би алдагдaltaй байна гэсэн. За хурлын цэг үнээр яаж тогтоох вэ? За тэгвэл үнээр тогтоохын тулд одоо нийт тогтмол зардлаа дахиад бодох юм тийм ээ. Нийт тогтмол зардлаа. За тэгээд хоо хэмжээнд бас хуваана. Тэгээ хувьсах зардлаа нэмнэ. За тэгэхээр эндээс ер нь аль ойлгомжтой байгаагаар нь одоо хурлын цэгийг гаргажуулна гэсэн. Надад бол энэ тоо хэмжээний хувьд илүү ойлгомжтой байдаг. Тоо хэмжээ хэдийг зарж иж би яг одоо ашиг алдагдлыг тэнцвэ. Зарим хүмүүс бол баах юм хийгээлээд нэг хурлын цэгээ мэдэхгүй учраас мөнгө бол яалтчгүй орж ирээд байгаа шүү дээ. Тэгээд урт удаан хугацаанд ингээд ашиггүй байснаа мэдээд ингээд хамбарчдаг. Тэгэхээр бид нар энэ хурлын цэгээ тодорхойлохын тулд тогтмол зардлаа, хувьсах зардлаа мэдчихэж те борлуулах хүний мэдчихэж энэ зардлыг олох нь шүү дээ. За иймэрхүү байдлаар бид нар болдог байна. За тэгээ бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх явц. За энэ цаг хугацааны төлөвлөгөөг бол бас ингэж оруулна. За ажил хэлбэрүүд нь ямар байх юм, юу гэх юм. За ер нь бол бид нар сургалтын явцад бол одоо энэ PPT-г бол өгөх ямар ч боломжгүй байдаг. Сертификатыг бол бас өгч болдог. За тэгээд бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад бол энэ цаг хугацааны төлөвлөгөөг заавал хийн. За хэд хэдэн сард яг юу хийх вэ? Бид нар цаг хугацааны хувьд төлөвлөгөөгүй байгаа л ингээл урсгалаар явагддаг ш. Тэр бол маш буруу. Тэгээд өнөөдөр юу хийх нь тодорхойгүй. За бодож байгаа л хийчих даа гэдэг. Гэтэл бид нарын далд тухамсар яадаг вэ гэхээр юм хийж иж нөгөө нэг команд өгчхөөр би өглөө хэдэн цагт босох ёстой шүү дээ. Тэр цагтаа босчдөг. За тэгээд тэр зүйлээ хийхгүй болдоггүй. Тэгэхээр миний хувьд ч гэсэн өглөө болгон 7 цагт энэ сургалтыг хийнэ гэд одоо юу яцсан шүү дээ команд өгсөн. Тэгэхээр яалтчгүй 5 өнгөрөөл босчих жоо 5 өнгөрөөл. Тэгэхээр 6 хүртэл босчих юм 6 хүртэл унтчих юм бол энэ чинь болохгүй тийм. Тэгэхээр ер нь хүн болгон дээр л адилхан байдаг шүү дээ. Бид нар өглөө нэг тийм үнэтэй шүү гэхээр шөнө хэдэн удаа сэрдэг үлээ. Тэгэхээр тэрнтэй адилхан төлөвлөгөөг би яг ийм нэг хэдэн сард хийнэ гэх юм бол бид нарын бүх эдээс тарих тэр зүйлийг биелүүлэх төлөө ажиллаж эхэлдэг. Тэгэхээр
бизнес хийж байгаа хүмүүсийн хувьд нөгөө бүх талбар хэсгүүд дээр төлөвлөгөөгөө гаргаж иж тэрийг өдөр болгон хийгээд явахгүй бол. Тэрнээс биш нэг өдөр хийхээр лаг хийгээл гэсэн хийхгүй болохоор огт юм хийхгүй байгаа байвал миний бизнес чинь урт удаан хугацаанд бол амжилтанд хүрэх хугацаа чинь л ингээ хойшлоод байна гэсэн. Тэгэхээр бизнесийг удирдах байгаа хүн өөрөө маш их сахилгатай байж иж махын энэ бол цаг хугацааны төлөвлөгөөнөөс хамаарч байгаа. Тэгэхээр ойрын одоо хэдэн сар байдгийг те ойрын 3 сартаа би яг юу хийх юм? Нэг сартаа юу хийсэн байх хэвээр энэ 7 хоногтой юу хийх өнөөдөр хэд юу хийсэн байх хэвээр байна. Ингэж явж иж сахилга бат гэдэг зүйл чинь бий. Ер нь сахилга бат гэдэг бол бид нэр цогшил байгаа шүү дээ. Цогшил их ч юм хийсэн баг ч юм хийсэн тэр зүйлэл хийсээр л байх юм байна. За тэгээд сургалтанд ч гэсэн өөрийгөө бүр хүчээр бас татуулах хэрэгтэй. Бид нэр сурж иж тэрнээсээ бас юу гэдэг итгэвчүүлэлт бол авдаг. Тэгэхээр манайх одоо энэ бизнес цогц сургалт гэж бас хийж байгаа. За тэгээд тэр цогц сургалтаар бол сар болгон өдөр болгон тэр хичээлүүд бас нэмэгдэнэ. Тэгээд нэмэгдээд ингээ хадгалагдаад хэдэн жил болсон хадгалагдаад явах учраас одоо жишээ нь богино хугацааны сургалтууд бол яг нэг сар хадгалаад дуусчдаг. Яг цогц сургалтын дээр бол нэг жилийн хугацаанд заасан бүх хичээлүүд нь хадгалагдаад явах учраас гишүүнчлэлтэй гэсэн нэг сар болоод тэгэхээр гишүүнчлэл нь өндөр биш. Ийм маягаар авах хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр та бүхэн манай сургалтын дараа бас манай цогц сургалтанд сурах боломжтой шүү. За тэгээд өнөөдрийн хичээлийг ингээд дуусгая. Анхаарал тавьсан баярлалаа.